Хичээлийн шинэ жилийн мэндийг аймгийн боловсрол соёл урлагийн газрын хамт олонныхоо өмнөөс өргөн дэвшүүлж байна. За та бүхэн маань нэгэн хичээлийн жилээ үдэж амралтаа сайхан амарч тийм ээ альжаалаа тайлж эх хичээлийн шинэ жилдээ бүгдээрээ сайхан ирч хүчтэй орж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хэдхэн хоногийн өмнө энэ эх хичээлийн жилд сургалтын ямар арга зүгээр ямар хөтөлбөрөөр ямар өөрчлөлт орсон бэ? Бид юу хийх вэ? Ямар төвшөнд хүрэх вэ гэдгээ хэлэлцсэн 1000 гаруй багш нарын сургалтыг Багшийн мэргэжил дэвшлүүлэх институт болон боловсролын хүрээлэн боловсрол соёл шинжилгээ спортын яамтай хамтран амжилттай зохион байгуулсан. Энэ өдрүүдэд өнөөдөр бид зөвхөн одоо яамны хэмжээний салбарын бодлого болоод авар нутгийн бодлого ямар байна уу? Бид энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ямар арга зүй, ямар зарчмыг баримлаж ажиллах вэ гэдэгт дээр өмнө хэлэлцдэг энэ баг хурлаа өнөөдөр зохион байгуулж байгаа. За ингээд та бүхэндээ би мэдээллийг маш товчлон хүргэе гэж бодож байна. За ерөнхийдөө миний ярих сэдв бүтцүүл юм байгаа. За энэ хичээлийн жилд статистик мэдээлэл маань одоо намар гарна. Урьдчилсан байдлаар 38 цэцэрлэгт 2239 багш, 7299 суралцагч хүүхэд хамрагдах байгаа. За ингэснээрээ бид эх хичээлийн жилд нийтдээ сургуулийн өмнөх насны хүүхдийн 90%-ийг хүүхдийн цэцэрлэгээрээ хамруулан сурах нэ. За сургуулийн тухайд 26 сургууль, 2 шинэ хувийн сургууль байгуулагдах одоо тусгай зөвшөөрлөө гаргуулж байгаа. Ингээд нийтдээ 26 сургуулиар 806 багш, 15571 суралцагч давуу таймагт суралцах нэ. За энэ хичээлийн жилд түрүүнд бас аймгийн засаг дарга яриандаа дурдчихсан 2 шинэ цэцэрлэг, төрийн өмчийн 2 шинэ цэцэрлэг байгуулагдаж байгаа. Нэг нь Хэрлэн сумын 1-р баг дээр 120 хүүхдийн хүчин чадалтай, нэг нь Хэрлэн сумын 6-р баг дээр одоо бидний нэрлэж заншнаар хуучнаар 96-гийн суурь дээр 150 хүүхдийн хүчин чадалтай ийм цэцэрлэг, шинэхэн цэцэрлэг улсын комисс хүлээж аваад одоо ашиглахад бэлэн болоод байгаа. Гагцхүү одоо эрхлэгчийн сонгон шалгаруулалт маань төрийн албаны зөвлөлөөс зарлагддаг. Сонгон шалгаруулалтын зар үйл ажиллагаа нь 9 сарын 9-нд хийгдэх байгаа. Энтэй холбогдуулаад бид нар эрхлэгчийг томилогдоогүй байхад энэ одоо хэдийгээр байрлал байшин маань ашиглалтанд орсон ч гэсэн хүүхдээ 9 сарын 1-нд хүлээж авах боломжгүй төр хугацаагаар хойшлогдож байгаа гэдгийг та бүхэнд бас энэ мэдээллийг энэ хурал дээр өгье гэж бодож байна. Тэгээд эрхлэгч маань одоо нээлттэй зарлагдж байгаа шалгуур хангасан хүмүүс орох одоо юу нь бол нээлттэй боломж нь нээлттэй байгаа. Шалгарсан хамгийн дээд оноо авсан хүнийг бид нар аймгийн одоо засаг даргад уламжилж тийм ээ тэгээд хуулийнхаа дагуу бүх процессор АТ-г хянагдаж ингээд томилогдох эрх нь нээгддэг. Энэ хугацаас тодорхой хугацаа шаарддаг тул бид энэ хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд энэ хоёр цэцэрлэгээ хараахан нээж чадахгүй байгаа. Гэсэн хэдий ч ашиглалтын өмнөх захиргаа байгуулагддаг аймгийн засаг даргын захирамжаар ажиллаж байгаа. За ашиглалтын өмнөх захиргааны зүгээс 2 шинэ цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг явагдаж байгаа. 1-р багийн цэцэрлэгийн бүртгэлийг 3-р цэцэрлэг үд нарны эрхлэгчтэй 3-р цэцэрлэг дээр өнгөрсөн хавраас хүүхдийн бүртгэл эрхлэгтэй холбогдуулан бүртгэлийн ажиллагаа эхэлсэн. Одоогийн байдлаар 70 гаруй хүүхэд байсан баха үд нарны эрхлэгч байна. Хэдэн хүүхэд вэ? 70 гаруй хүүхэд бүртгэлдээд байж байгаа. За энэ нэмэгдэх хандлагатай. За хамраа сургууль тойргийг шинжилсэн байгаа. Шинэ цэцэрлэгүүд, шинэ сургуулиуд байгуулагдах хэрэг мэдээж хуулийнхаа дагуу хамраа сургууль тойргийг бид нар шинжилэн баталчин гэж явуулна. Тэгэхээр энэ тойргийн хүүхдүүдийг бусад цэцэрлэгт явж байгаа цэцэрлэг байхгүй улмаас хүрэлцээгүй улмаас одоо өөр цэцэрлэгүүдэд явж исэн хүүхдүүдээ эрхлэгч нар маань шинжилсэн тойргийнхаа дагуу шинэ цэцэрлэгийнхэн тойрогт нас хамруулах, шилжүүлэх ажлыг хийж ингэж явж байгаа. Ийм чиглэлүүдийг бид бас өгөөд явж байна. За 6-р баг дээрх 150 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг 14-р цэцэрлэг дээр хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхдийн бүртгэлтэй байгаа вэ? 70 гаруй хүүхэд. За энэ мэдээж аймгийн төв дээр болохоор энэ хүчин чадалтай орчин гэж бид тооцож байгаа. За иймэрхүү байдалтай тэгээд доторх тоног төхөөрөмжийг яамд уламжилсан одоо татахад бэлэн болоод байгаа. Дотор одоо ширээ сандал галтгооны хэрэгслүүдийг яамаас нийлүүлэхээр бэлтгэл хангагдаж байна.
За ажил хүчний бүртгэл бас манай газар дээр хийгдэж байгаа. За бид нар бүртгэл авч байгаа. Бүртгэж авах үүрэгтэй. Бүртгэл одоо үтцэнд батлагдсан оронтойгоороо албан тушаалтынхаа нэршлэр нь бид нар бүртгэж авч байгаа. Маш олон хүн бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эрхлэгч томилогдоод одоо дотоодын сонгон шалгаруулалт зарчмаар одоо ажиллах хүний нөөцөө томилно гэж хууль журмын дагуу ийм ажиллагаа хийгдэж байна. За энэ хичээлийн жилд 4 салбар бүлэг шинээр байгуулагдахаар байгаа. За энэ 2 дугаар цэцэрлэг энэ дээр 132 дугаар ангийн цэргийн албан хаагчдын хүсэлтээр шинэ салбар бүлэг байгуулагдаж энэ дээр аймгийн орон нутгийн төсвөөс бас 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд энэ тендер зардаг гэж явж байгаа. Энэ дээр бас нэг бүлэг нэгтгэнэ. 3 дугаар цэцэрлэг дээр мөн одоо 2 салбар бүлэг нэгдэж байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулна. За хүүхд харах үйлчилгээ гэж одоо хүүхд хөгжил төв дээр явагдчихсэн. Энэ жилийн одоо манай хүүхд харах үйлчилгээний 10 төв байсан бүгд хаагдж байгаа. Санхүүжилтгүй учраас яамнаас юм чиглэл ирсэн. Үндэсний хэмжээнд хүүхд харах төвүүдийг хааж байгаа. Энтэй холбогдуулаад тэр хүүхд харах төвд явж исэн хүүхдүүдийг сургууль руу, цэцэрлэг рүү шилжүүлэх энэ ажлыг бид нар бас хийсэн. Яг тойрогын цэцэрлэгийг хамруулах. За энэ бунхны тэр хүүхд хөгжил төвдөр явж исэн хүүхд харах төвийн хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд учраас бас онцлогтой яг тэр орчинд нь тэр мэрэгчсэн багш ажиллагчдыг ажилуулад ажлын байрны хадгалаад 3 дугаар цэцэрлэгийн харьяалал шилжүүлж 2 салбар бүлэг ажилуулах ийм бэлтгэл ажлыг хийж байна. За энэ дээр нэг асуудал байгаа. Төсвийн хувьд бол энэ салбар бүлгүүд төсвийн хувьд бол төсвийн жилээрээ бол 20 оноос санхүүжилт нь ороод явах байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 19 оны төгсгөлийн 4 сарын тэр одоо ажиллах хүчний болоод хувьсгах зардлууд бол шийдэгдээгүй гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар дотоодын төсвийн хязгаартаа багтааж шийдэх эсвэл 1 сарын 1-ээс эхлээд одоо хичээлүүлэх ийм л шийдэл байгаа. За Баян улс сумын цэцэрлэг дээр бас хэлийн цэргийн ангийн хүсэлтээр нэг одоо салбар бүлэг байгуулагдаж байгаа. За энэ мөн 20 сая төгрөг батлагдаад тендер зардагдаж энэ ажил эхлэх баха. За 2 шинэ сургууль энэ хичээлийн жилд байгуулагдана. Нэг нь Баян төвийн суман дээр баг сургууль байгаа. Нэг нь Долоодой сургууль байгаа. Мэргэжлийн сургууль дүрлэлийн төвийн хуучин барилга дээр та бидний одоо сайн таних Алдармаа багш энэ хоёрын сургуулийг үүсгэн байгуулж байгаа. За энэ одоо тусгай зөвшөөрөл юмнууд гарч байна. За ер нь бид хамрах хүртээмжээ нэмэгдүүлэх хүрээнд жилдээ сургууль цэцэрлэгүүд маань ингээд нэмэгдэж байна. За бодлогоор улсаас орон нутгийн төсөөс бодлогоор дэмжиж ингэж явж байна. Шинэ хичээлийн жил эхлэх бүрд бид шинэ зорилтыг дэвшүүлж тавьж байна. Тэгэхээр шинэ хичээлийн жил гэдгээрээ бид нар альва асуудалд шинэ хандлага, шинэ одоо ойлголтоор, шинэ ур чадварыг хөгжүүлж, шинэ зорилтыг дэвшүүлж, шинэ амжилтыг гаргахын төлөө ингэж ийхүү хуралдаж, ярилцаж, хэлэлцэж, төлөвлөж тийм ээ ингэж багаар ажиллаж байгаа. Тийм учраас энэ хичээлийн жилд бид бүгдээрээ шинэ сургууль цэцэрлэгүүд байгуулагдана, шинэ зорилтоо хэрэгжүүлэхэд шинэ ямар арга зүгээр ажиллах вэ тийм ээ? Ямар хандлага, ямар ойлголт шинэ тэр үеийн шинэ соёлыг салбартаа түгэх ийм хүрээнд бид одоо концепц боловсруулж ингэж явах учиртай. За энэ утгаараа жилдээ салбарын яамнаас шинэ зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ жилийн зорилго нь бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл сургалтын бэлтгэгдэх чанартай ханган үр дүнтэй хэрэгжүүлж, багш эцэг их асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил төлөвшөлт ахиц гаргая гэсэн ийм зорилго дэвшүүлж байгаа. Энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 11 одоо ийм зорилт тавьж байгаа. Тэгэхээр энийг Gmail-ээр бүгдэнд нь хүргэгдсэн учраас би энийг харж уншаад яах вэ гэж бодож байна. Ерөнхий агуулгаас нь харахад одоо өмнөх сургалтаар бид бүгдээрээ мэдээлэл авсан тийм ээ. Сургалтын хөтөлбөрт бол өөрчлөлт ороогүй. Харин засан сайжруулалт хийгдсэн. Агуулгын багтаамжийг арай хөнгөрүүлсэн байна. Тийм ээ. Тэгэхээр ийм зүйл дээрээ бид нар нэлээд өөрчлөлт хийхээсээ илүүтэй шинжлэх сайжруулалт гэж харж багш бүр тийм ээ сургалтын хөтөлбөр дээрээ өөрийнхөө арга зүй дээрээ ур чадвар дээрээ бас одоо шинэ арга барилыг нэвтрүүлж ажиллах учиртай гэж. За энэ нөгөө талаар багшийг ажлын байран дээр нь тасралтгүй хөгжүүлэх юм бодлогын зорилтыг яамнаас тавьж байгаа. Шинэ хууль багшийн хөгжлийг дэмжих тухай хууль гарсантай холбогдуулан багшийн хөгжлийн төвийг ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулна гэж заасан байна. Хуульчилсан.
багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардлыг тухайн сургалтын байгууллагын төсвийн 2% тэнцвээ зүйн зардлыг тооцож төсөвлөө гэж ингээд заасан байна. Тийм ээ, хуулийн дээр. Тэгэхээр бид нар энэ хуулийн хэрэгжлийг хангах хүрээнд 20 оныхоо төсвийн төлөвлөлтөн дээр ингэж одоо төсвийн хуваарийн саналаа хүргүүлсэн. Гэвч батлагдаж ирэхийг би бол хэлж мэдэхгүй тийм ээ. Ямар ч гэсэн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй одоо төсвийн шууд захирагч нар маань энэ асуудалтаа бас анхаарч бидний саналаа өгсөн байгаа. Тэгэхээр энэ цаашдаа энэ зарчмыг баримталж энэ одоо төлөвлөлтөөр явна гэж ингэж энэ жил бодлогын зорилт оржээ гэж ойлгож байгаа. За тэгээд сурах бичгийн ашиглалттай холбоотой өнгөрсөн жил ер нь хүүхдүүд бүрийн хэмжээгээр сурах бичиггүй авч чадахгүй, ашиглаж чадахгүй байсан. Энэ жил 100% сурах бичигтэй байлгана гэж яамнаас одоо яг зорилт тавиад явж байгаа. Бага ангийн сурагчдыг төлбөргүй 100%, дунд алт ангийнхныг түрээсийн зарчмаар сурах бичиг ашиглах ийм одоо зорилтыг тавиад явж байна. За энэ бүхнийг одоо зорилт болгоод заавал бид зорилт гэдэг маань ерөөсөө бидний үйл ажиллагааны зам шүү дээ тийм ээ. Энийг хийн гэсэн төлөвлөлт. Энэ бүхнийг энэ 11 багц зорилт болгоод дэвшүүлсэн. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээд бид нар аймгийнхаа зорилт жилийнхээ нэршлиг томьёолох учиртай. Тийм учраас бид энэ жил багш нарынхаа сургалтын үеэр багш нараасаа санал авах энэ үйл ажиллагааг манай мэрэгчлэнүүд зохион байгуулад маш олон давхарсан тоогоор 4000 гаруй санал ирсэн байна. Энэ саналуудыг эргүүлж, ангилж, аймгийн засаг даргад танилцуулсан, хүргүүлсэн байгаа. Тэгээд одоо 9 сарын 1-ний өмнө хэлэлцээд нийгмийн бодлогын хэлцээтэйгээ ярилцж байгаа. Хамгийн олон санал авсан, тийм ээ. Тэгээд аймгийн салбарын бодлого зорилтойгоо уялдуулсан, орон нутгийн бодлоготойгоо уялдуулсан ийм хэлбэрээр оновчтой томьёолтыг гаргаж, аймгийн засаг даргын захирамжаар одоо 9 сарын 1-ээс эхэлж мөрдөх зорилт жилийнхээ зорилтыг тавина. Тэгэхээр энийг тухайн үед нь 9 сарын 1-ний өмнө та бүхэнд хүргүүлэх учраас бас одоо хичээлийн шинжилгээний нээлттэй дээрээ танилцуулах цаашдынхаа жилийн хөтөлбөртөө одоо уялдуулж төлөвлөж ажиллаа явуулах байхаа. За энэ жил бол маш олон манай салбарт өөрчлөлт шинжилтийн хууль эрх зүйн хувьд тийм ээ маш олон өөрчлөлт шинжилтийн жил байсан. Та бид мэдж байгаа. Шинэ хуулиар дагсан маш олон журмууд гарсан. Өмнөх сургуулиуд дээр та нар гарсан журмуудыг хүргүүлж ирсэн. Одоо бид бас түүнээс хойш энэ хавраас хойш зуны хугацаанд 7 сар, 8 сард гарсан журмуудыг энэ CD дээр, DVD дээр нэгтгэхэд та бүхэнд одоо бүгд сургууль цэцэрлэгийн тоогоор өгч байгаа. За мөн одоо файлаар хүргүүлж байгаа. Тэгэхээр энийг би бас уншаад яах вэ гэж бодож байна. Голчлон бид багш нарын их хурл 5 жилд нэг удаа зохион байгуулна гэж Монголын багш нарын 7 дугаар их хурлаар гарсан тогтоол байгаа. Энэ тогтоолын хүрээнд 5 жилээр багшийн хөгжлийн ажлыг бид нар анхан шатны нэгж бүр дээрээ төлөвлөж зохион байгуулах шаардлагатай байна. Энийг би бас энэ баг бүр дээр та бүхэнд хэлье гэж бодож байна. Засгийн газрын 147 дугаар тогтоол гарсан байгаа шүү дээ. Манай багш нарын их хурлын төлөөлөгч нар сургууль цэцэрлэг болгон дээр хурж очиж мэдээллүүдийг өгсөн байгаа. Гарсан энэ тогтоолуудыг та бүхэнд бас захимаар хүргүүлсэн байгаа. Тэгэхээр одоо хичээлийн шинжилгээ маань эхэллээ. Гарч байгаа хавраас хойш гарч байгаа бүх шинж журмуудаа засгийн газрын болоод сайдын тушаалуудаа бүгдийг сайхан хараад, эргэж нэг сөхөж хараад магадгүй хичээлийн шинжилгээ эхлэхээр дотроо сорилтын хөрхөн юм ажил шалгалт авах юм уу яа гэж судлуулах ажлыг хийгээд ингээд ажлаа эрчимжүүлж анханаас нь төлөвлөгөөтэй бодлого эрх зүйдээ нийцүүлсэн байдлаар ингээд зохион байгуулаарай гэж ингэж зөвлөх байна. За тэгээ энэ багш нарын их хурл бол одоо үнэхээр түүхэн шийдвэр гаргасан хурл байсан. Засгийн газрын тогтоолоор багшийн хөгжлийг дэмжсэн. За багшийн цалин үйлс нийгмийн баталгааг хангасан, төр хувийн хөгжлийн сургууль цэцэрлэг боловсролын байгууллагуудыг дэмжсэн, адилтгийж хандах гэж маш олон ийм одоо бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэр гаргах нэг хэрэг тийм ээ. Тэр шийдвэрийг хэрэгжүүлэгч нь та бид. Тийм учраас энэ гарч байгаа хууль дүрм тогтоол шийдвэрүүдийг одоо маш сайн судлаарай. Энийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж анханасаа хичээлийн шинжилгээсээ эхлээд хөдөлгөөн ажиллая гэж та бүхэндээ хэлэх гэж байгаа юм. За орон нутгийн тухайд бол бид бодлогын хөтөлбөрүүдэд өргөжлүүлэн хэрэгжүүлнэ. За ийм хөтөлбөрүүд байгаа та бүхэн мэдж байгаа. Дээрээс нь бид нар нэмж номын сан төслийг, сургуулийн номын сан төслийг хэрэгжүүлэхээр сая засаг гаргаж чиглэл өөрөг бас өгч байна тийм ээ. Хэрэгжүүлэхээр энэ
эх хичээлийн жилд бас төсөв хөрөнгөтэй холбоотой энэ асуудлыг бас оруулна. За сургуулийн номын сан бол өнөөдөр зүгээр сургуульчийн номуудыг хадгалах төдий тараах төдий үйлчилгээ байгаа. Жишг номын сан манай халбар сумын ялалт багийн сургууль хан уул зөвлөлтөр сургууль маань гаргасан байна. Тэгэхээр энэ төвшөнд одоо бид нар сургууль бүрийн номын сан хүргэх юм бодлогын зорилт тавьж байгаа. Тэгэхээр ийм төслийг боловсруулаад бас аймаг орон нутгийн зүгээс дэмжих ба. Тэгэхээр үе шаттайгаар одоо энэ хичээлийн жилээс сургуулиудаасаа үе шаттайгаар шийдвэрлэж явуулнаа. За бусад их усруудыг бас хайж байгаа. Ер нь бол хөтөлбөр нэг хэсэг нь магадгүй шүүмжилдэг байх тийм. Яасан их хөтөлбөртэй төсөлтэй ингээд хөтөлбөр төсөл маань яг нь бизнесийн талаас хардаг хүмүүс бол их л ингээд боловсролын салбар төсөл хөтөлбөрөөр мөнгө аваад байна гэж ингэж хараад ах шиг байгаа юм. Зарим иргэдийн хурлын төлөөлөгч нар ч тэгж улаан цай хийлдэг. Энэ бол бид бол тэгж хардггүй. Энэ бол бодлого, энэ бол бидний зорилт, энэ бидний хүрэх төвшинг зааж байгаа хэмжигдэхүүн. Тийм учраас бид нар бодлого, зорилт, хүрэх төвшин маань тодорхой байж ч амжилт гаргана. Тэгэхээр энэ бодлогын зорилт орон нутгаас манай салбарын хүрээнд дэмжиж байгаа эхлүүлсэн, үргэлжлүүлэх энэ төсөл хөтөлбөрийг бид нар хамтдаа үр дүнтэй, чанартай, яг одоо багштай хүрсэн, хүүхдтэй хүрсэн, тийм ээ, сургууль боловсролын цэцэрлэг боловсролын байгууллагуудаа хүрсэн ийм хэмжээнд хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд иргэдийн хурал дэмжиж байна. Тэрийг бид нар харин үйл ажиллагаагаар харуулж энэ хөтөлбөрүүдийг маш сайн хэрэгжүүлэх учиртай. Тэгээд бид нар бас энэ дээр яг сүүлийн 2 жилийн хөтөлбөрүүдтэй зууралдаад ингээд дэмжиж хахад сайн ч зүйл байна, саарч зүйл байна. Та бүхэн сая энэ коридорт бүгдээрээ биенийхээ хийсэн ажлуудыг бас харж танилцсан ба бүх сургууль цэцэрлэгүүд энэ өнгөрсөн хичээлийн жилийн зорилт жилийнхээ тайлан плакатаар гаргасан байна. Хөрөнгө оруулалтын мэдээлэл гаргасан байна. Хэн юу хийж вэ гэдэг нь ил тод ингээ харагдаж байгаа. Энийг бид нар ингээд альбомдож аваад бүх төвшөнд бас сурталчлах ажлыг манай газрын зүгээс хийнэ. Та бүхний хийж байгаа, хичээж байгаа энэ ажлуудыг орон нутгаас үзүүлж байгаа энэ дэмжлэгүүдийг үр дүнтэй ашиглаж чадж гэнэ үү? Эсвэл үр дүнгүй зүгээр тоо болгож гэнэ үү гэдгийг энэ бүхнээс бид бас харж байгаа, дүгнж байгаа. Цаашд ч энийг олон нийтэд түгээх сурталчлах ажлыг хийнэ. Тэгэхээр жил жилдээ энэ хөтөлбөрөөр үзүүлж байгаа дэмжлэгүүд болоод үйл ажиллагаан дээр хөдөлгөөний хяналт шалгалт мониторинг хийх энэ ажлуудыг бас хийн. Энэ жилийн эрдэм хөтөлбөр болоод зорилт хичээлийн хөтөлбөрүүдээр бид нар хөдөлгөөний хяналт шинжилгээ үнэлгээ хийх энэ задлыг тусгасан төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлнэ. Энэ санхүүжилт үр дүнтэй байна уу? Сургуультай хүрч үү, цэцэрлэгтэй хүрч үү, багштай хүрч үү, эцэг эхчүүдтэй хүрч үү, хүүхдтэй хүрч үү гэдгийг энэ хөдөлгөөний хяналтын одоо систем механизмыг бид бас ажилуулъя гэж ингэж бодож байгаа. Бид бичих цаастаа зурлаад ажиллаж яах гэдэг. Яг одоо начир дээрээ бодитойд дээр энэ маань ажил хэрэг болсон байна уу? Чанар нь ямар байна вэ гэдгийг бас мониторинг хийх юм ажил бас эхэлнэ. Тэгээ одоо хичээлийн жил ихэд зорилт жилийн төсөл, жижиг төслүүд одоо та бүхэнд олгогдсон байгаа тийм ээ. Тэгээ тэр төслүүд маань одоо яг хэрэгжиж байна уу? Юмнууд үйл ажиллагаандаа хэрхэн яаж уялдуулж байна гэдэг ингээд хяналтын баг ажиллах нь байна шүү гэдгийг бас энэ хурал дээр бас анхааруулж хэлье. За мөн юу байгаа? За хяналт мониторинг гэхээсээ илүүтэй бас бид ойлголцож ажиллах аюул хэрэгтэй байгаа. Багшийн хөгжлийг дэмжих эрдэм хөтөлбөрөөр багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр багахан мөнгө төсвөлсөн байгаа. 3 сая төгрөг шиг санаж байна. Тэгэхээр тэрэн дээр бид нар өнгөрсөн жил бас энэ хэмжээний мөнгө төсвөлсөн. Нөгөө аслагдсан баг суманд байгаа багшид байрныхын түрээсийн дэмжлэг үзүүлсэн өнгөрсөн жил. Халхуулын ялалт баг, чулуу хороотын багш гэх ингээд түрээс болоод магистрт сурах дэмжлэг гэж ингэж үзүүлсэн. За тэгээд яг өргөдлийн аваад ингээд энэ ажлын хэсэг гараад ингээд аль болохоор ил тод шудраг зарчмыг баримталж ингээд дэмжсэн байгаа. Энэ жил бас тэр зарчмаараа нээлттэйгээр за энэ хамрагдах багш нарынхаа саналыг өгөөч гэсэн. Тэгэхээр яаж яах вэ гэхээр одоо нэлээд хэд хэдэн сургууль цэцэрлэгүүдээс амархан өмнө ирүүлсэн, саналаар ирүүлсэн манай захирал эрхлэгч нар энэ дээр маш сайн ажилласан. Гэхдээ 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээч. 8 сая манай энэ багшид 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээч гэж хэлж байгаа. Энэ бидний мөнгө хязгаарлагдмал хэмжээтэй. Тэгээд нэг багшид 3 саяар нөгчөд хайрна тий.
Тэгээд нэг багшиг бүх юмыг бид нар бэлдэж өгнө гэж бас байхгүй. Хоёр талын идэвхтэй оролцоо байх хэрэгтэй. Тэгэхээр ийм нөгөө зарчмын зүйлдээ бид нар бас мэдрэмжтэй хандах хэрэгтэй байгаа. Энийг би бас хэлье гэж бодож байна. Гэхдээ бид хилэлцээд ажлын хэсэг гаргаад хилэлцээд тэгээд ямар зарчмаар аль нь дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг удахгүй шийдвэр гарч та бүхэндээ хүргүүлнэ. За тэгээд багшийн хөгжил хамгийн чухал боловсролын салбарын ажлын гол үзүүлэлт бол багшийн хөгжил. Бид нар багш хөгжсөн ур чадвартай багшгүйгээр тийм ээ багш нар маань одоо ямар нэгэн сэтгэл ханамжгүйгээр ажлын амжилт гарахгүй, сургалтын чанарт өөрчлөлт гарахгүй, хүүхдүүдийн хөгжил боловсролд өөрчлөлт гарахгүй. Тийм учраас багшийн хөгжлийг чухалчилж бид нар одоо бие даасан хөтөлбөрийг ингээд хэрэгжүүлж явж байгаа. Багшийн хөгжил дотроо бид нар эрүүл мэндийн асуудал, багшийн ёс зүйн асуудлыг хамгийн нэгдүгээр чухалчлан үзэх ёстой гэж ингэж үздэг. Манай газрын хувьд бол энэ утгаараа одоо эрүүл мэндийн салбартайгаа нэлээд хамтарч ажиллаж байна. За боловсролын яамны бодлогын 11 зорилт дээр бас энэ багшийн хөгжлийн, багшийн эрүүл мэндийн асуудлыг бас оруулсан байна. Багшийн 7 дугаар их хурлаас гарсан тогтоол дээр бас жилд 1-2 удаа одоо тийм багц үзлэгт хамруулаа гэж бүр тогтоол заачсан байгаа. Тэгээ энэ ажлуудыг бидүүлээ хамтдаа хийнэ. Цаас яваад байдаг шийдэлээд ихтэй хэрэгжүүлэгчд нь та бид. Тийм учраас одоо хэдийд ямар хугацаанд одоо Сүрьегийн анх илрүүлэг онцлогоо гэж одоо зарлагдж байна. Энэ дээр та бүхэн маань маш хурдтай багш нартаа мэдээллийг өгч тийм ээ ачаал ажлын одоо тэнцвэржүүлж энэ үзлэг шалгалтанд багшаа эрүүл байх тал дээр нэгдүгээр анхаарья. За багшийн ёс зүйн асуудал дээр бас анхаарах хэрэгтэй. Мэдээж манай багш нар үлгэр жишээж, манлайлагчид сэхэтний давхаргийнхан. Гэхдээ баг алдаанууд гардаг нууцгүй хэлэхэд тийм 70 58 22 33 дээр тэр багш, тэр сургуулийн тэр багш, тэр цэцэрлэгийн тэр багш эцэг эхээ тэгж загналаа. Намайг ингэж доромжлоо, хил амаар ингээд юунууд ирдэг. Өнөө өглөө манай удирдах ажилтнууд өргөдгсөн хуралдаанд суусан. Ерөнхий зарчмыг харсан байх. 70 58 22 33-аар өнгөрсөн 7 хоногт ийм гомдлууд ирсэн гэж танилцуулагдчихэв. Тийм салбарт гэдэг. Тэгээд хичээлийн шинжилгээ амралтын хугацаанд манай харин би нэг сайхан сэтгэл нуруу тэнгэр сууддаг. Хичээлийн шинжил эхлээд ирэхээр л ингээд хавталцаа суудаг шүү дээ нэрээ. Нүүр улаагаад ингээд та эдийн өмнөөс тэгээд аль сургуулаас аль цэцэрлэгээс юу гарчаад хэн юугээд уцтаж байгаа бол гэдэг. Тийм учраас энэ юмыг гаргуулахын тулд урьдчилсан сэргийлэх ажлыг тэр мэдээллийг багш ёс зүйтэй байх, эцэг эхт бүрээ хүндэтгэх, хүүхэднийг бүрээ хүндэтгэх, иргэдийг хүндэтгэх энэ ажлыг та бүхэн маань хийх ёстой. Сургуулиуд дээр, цэцэрлэгүүд дээр. Тийм ээ? Ойлголцлын зөрүү гарна шүү дээ мэдээж янз бүрийн арга шинтэй хүмүүс байна. Тэгэхээр тэрийг нь маш сайн мэдээллийг өгдөг байх хэрэгтэй. Ийм алдаа бид гаргаснасаа болоод нөгөө багш нар маань санамсаргүй байдлаар мэдээж санаатай тэгдэхгүй байх гэж боддог. Санамсаргүй байдлаар одоо ёс зүйн харьцаа үүснээс нөгөө хүмүүс цаашаа уурандаа юм чи нээлттэй ш уцтаал, яамрууч уцтаал, нэг евро тамган газар руу ч уцтаал, ёс зүйн хоророоч өргөдөл өгөөд тэгэл тэрийг үүрэг гүйцэтгэх чинь бид нар яах ёстой мэдээллийг тодруулна, хариу өгнө, тийм ээ? Дээш нь одоо тэр юуны хуулийн хугацаанд 30 хоногийн хугацаанд тэр өөрчлөлт гомдлын хариу өгнө. Тэр ийм одоо дунд нь байгаа гүүр болж байгаа зохицуулалт хийж байгаа газар дээр үндсэн чиг үүргээс маань гадна иргэдээс хамааралтай багш нараас гаргасан алдаанаас хамааралтай ийм одоо механик ажлууд айгүй их гаргаа өнгөрсөн жилч гарсан. Энэ дээр бас анхаараарай. Тэгээ ёс зүйн хорооны тайлан байгаа энийг бас сонсно үстэй. За багшийн хөгжил дээр бид нар сургалтын чанар, багшийн ур чадварыг дээшлүүлэхээр бас нэлээд анхаарна. Жилдээ төлөвлөгөөт сургалтууд заа харгын нэгдэл судалгахын бүрээрээ хийгддэг. Энэ ажлаа эрчимжүүлж нэлээд хийн. За энэ жил бид нар шинээр уламжлалт бус нэг ажлыг төлөвлөж байгаа. Монгол Германы ашигт малтны хамтарсан их сургууль байдаг тийм ээ. Тэрнтэй хамтраад байгалийн ухааны багш нарын симпозиумыг хийх гэж байгаа 10 дугаар сард. Багш нарын баярын дараахан. За энэгээр одоо нэлээд датлагтай, туршилттай, нэлээд одоо олон улсын жишгт хүрсэн ийм симпозиумыг хийхээр их сургуультай хамтраад ингээд бэлтгэл ажлын өдөртөмж юмудаа одоо гаргаж байна. За саяхан 1050 багш нар маань энэ сургалтын юугаараа мэдээллүүдээ авчихсан байгаа. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжил дэмжлэх үзүүлэх арга зүйн сургалтанд манай багш нар маш сайн хамрагдсан. Хэдийгээр амралтай байгаа ч гэсэн одоо үнэхээр ажлын сэтгэлтэй, хүүхдийн төлөө сэтгэлтэй ийм багш нар маань одоо 80 гаруй 80% хамрагдсан.
Тэгээд бас баярлалаа. Багш нараа сайн зохион байгуулсан сургалтын менежерүүд, захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд нөхөж амраах шийдвэр сайдын тушаал гарсан байгаа. Gmail-ээр та бүхэнд очсон баг тийм. Нөхөж амраа. Тэгвэл тэрэн дээр 19-с 20 оны хичээлийн жилд нөхөж амраа гэсэн байсан. Бид нар төсвийн шууд захирагч нар төсвийн жилдээ багтааж амраахгүй он гарч чинь дараа оны юу чинь хамаарахгүй болж байгаа тийм. Тэгэхээр тэрийг бас бодож байгаа. 19 онд багтааж 4 хоногийн амралтыг хуваар гаргаад хичээлийн үйл ажиллагааг одоо яахгүйгээр өндөрлөлт гаргахгүйгээр зохицуулаарай. За багш нар маань ер нь энэ дээр нэлээд сэтгэл хангамжтай энийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгийг бас поструудаар илэрхийлсэн байсан. Багш нартаа бас баярлалаа. За энэ хичээлийн жилийн бас бидний сургалтын хөтөлбөртэй холбоотой нэг ийм агуулгын өөрчлөлт байгаа. Иргэний боловсролын хичээлийн агуулгад өөрчлөлт гарсан. 1-ээс 5 дугаар ангийн сурагчдад Монгол Улс хүмүүжлийн хичээлийг дагнаж оруулна. 6-аас 12 дугаар ангид иргэний ёс зүйн хичээл гэж орно ингээд заасан байгаа. Тэр энийг та бүхэн маань мэдж байгаа. Энэ бидний орон нутгийн хүн болох багаасаа гэдэг хөтөлбөртэйгээ энийг хэлтүүлээ сайхан уялдуулна. Хүн болох багаасаа хөтөлбөр маань цэцэрлэгийн болон сургуулийн бага ангийнханд зориулсан байгаа. Тэгэхээр бага ангийн энэ Монгол Улс хүмүүжлийн хичээлийг хүн болох багаасаа хөтөлбөртэйгээ уялдуулж сургалтын одоо материалуудаа бэлдэх орчноо бүрдүүлэх тал дээр хэдүүл ингээд гаргаж байгаа бодлогоудаа аль салбарын болоод орон нутгийн бодлого сургууль бас өөрсдөө бодлого зорилттой байгаа. Эднийг сайхан нэг цонхоор харж нэгмэл ойлголтоор уялдаатай цогц хэлбэрээр ингэж авч явна шүү гэж зөвлөсөн. За энэ жилийн бас нэг анхаарах зүйлүүд эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх. Эцэгхийн үүрэг оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх байгаа. Тэгээ сайдын тушаал гарсан 508 дугаар тушаал. Цэцэрлэгийн хүүхдийн эцэг асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчсэн загвар гэдэг сургуулийн хүн ажиллагаанд 509 дугаар тушаал байсан сургуулийн. За ийм тушаал гарсан. Тэгэхээр энэ тушаалаар загвар батлагдсан гурван гэрээний. За энийг одоо та бүхэнд энэ шинээр гарсан юмнуудыг DVD-гээр хөргүүлж энэ дотор бас гэрээний загвар хуулагдсан байна тийм. За энэ бол загвар. Энэ загварыг ашиглан загвар дээрээ сургуулийнхаа дотоод дүрмтэй холбоотой, цэцэрлэгийнхаа дотоод дүрмтэй холбоотой, орон нутгийн бодлоготой холбоотой одоо юу байдаг тийм. Тэр юмудаа бас нэмж оруулаад эцэг гих нэг бүртээ гэрээ байгуулах ажлыг хэвлэлээ хийнэ. 9 сарын 1-нд хичээлийн шинжилгээ эхлэнгүүт. За энэ ажлыг бас эрчимтэй та бүхэн маань угаасаа зарим хийгээд явдаг. Одоо бүр алгажуулаад цаас гэрээ болгоод энэ дээр манай менежерүүд, арга зүйч нар, захирал эрхлэгч нар хяналт тавиад ингээд гэрээнийхэн юунууд дээр гэрээ байгуулах ажлыг зохион байгуулалтаа хийгэрээ. За тэгээд түрүүнд засаг дараа хэлжсэн нөгөө скул юу эцэг их зохицуулагч те энийхээ тоог нэмэгдүүлээ, чанарыг нь сайжруулаа гэх. Энэ гэрээн дээр маш сайн тусгар. Гэрээн дээр заалт орсон байлээ. Гэхдээ бүр тоогийн хугацааг заагаад оруулах хэрэгтэй. Хуваарийн ард нь хавсаргаад ч юм уу тийм. Ингэж хэдүүлээ явнаа. Тэгэд өнгөрсөн жил бол эцэг их зохицуулагч сайнч ажилласан сургуулиуд байгаа. Тайлангуудыг бид нар хардаг тийм. Саарч ажилласан сургуулиуд байгаа. Дээрээс нь нэмж цэцэрлэгүүдийг ажилуулъя гэдээ бид нар бас санал гаргасан. Цэцэрлэгүүд бас мэрсээр ажиллуулж ирсэн. Энийг эрчимжүүлнэ. Өглөөдөө бид нар ингээд ажилдаа ирэхдээ 8 цагт яг сургууль эхэлж байхад ингээд зам дагуу сургуулиудын цэцэрлэгүүдийг харахад нөгөө эцэг их зохицуулагч нар яг тэ нэг орон нэр төдий гарч зарим өглөө огт байхгүй. Тэгээ уцтна. Ийм зүйлүүд бас гарсан шүү өнгөрсөн жил. Ялангуяа хаврын уйлгалууд. Мэдээж эцэг эхчүүд ажилтай. Гэхдээ анханасаа ойлголцоод хуваараа танилцуулаад явж байгаа юм чинь энэ зохион байгуулалтын л ажил. Одоо харьцангуй эцэг эхийн хандлага өөрчлөгдчихлөө шүү дээ. Манай аймаг бүр эртнээс байгаль даргын газрын дарга байх үеэс энэ эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх талаар бодлого зориулж жилийн зорилт тавиад ажиллаж ирсэн. Энэ дээр харин манай аймаг нэлээд бэлэн байгаа гэж би бас давуу тал гэж харж байгаа. Тэгэхээр энийг тасалдуулах уу, эрчимжүүлэх тийм ээ энэ одоо хүрсэн төвшингээ ахиулах тал дээр та нар л бид нар л ажиллах хэрэгтэй. Энэ дээр одоо албан оноос сургамж байгаа бол тэрэн дээрээ дүгнэлт хийгээд эх хичээлийн жилээс тоогоо нэмэгдүүлэх юм уу, хүн болгоныг одоо хариуцлагатай гаргах. Энэ тал дээр анхаарч ажиллая. Тэгээд одоо нэг хийгдэх ёстой гэж төлөвлөгдсөн ажлыг дахин хийлүүлээд ингээд нэг чирэгдэл учруулад байхгүй ингэж ажиллах хэрэгтэй. За хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх тал дээр нэлээд бодит ажлуудыг хийх хэрэгтэй. Хүүхд хамгааллын сургуулийн орчинд дох, цэцэрлэгийн орчинд дох хүүхд хамгааллын асуудал дээр бид нэлээд анхаарч байгаа. Хүүхд хамгааллын тухай хууль
гарсантай холбогдуулж өнгөрсөн жилээс за орчин нөхцөлийн эрсдлийн үнэлгээ ямар байгааг сургууль цэцэрлэгийн бүс орчиндөө өөрсдөө дотоодын зураглал, дотоодын үнэлгээг маш сайн хийж манайхан ажилтдаг гэж боддог. Гагцгүй тэр маань үр дүнтэй юу гэдэг дээр бүгдээрээ бас анхаараарай. За тэгээд сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн дорддог салбар болоод хамтын хүч гэх төрийн бас байгууллага манай Бата нийгмийн ажилтан тэргүүтэй юм төрийн бас байгууллага байдаг. Энд бид нар бас аймагаас аймгийн засаг даргын зүгээс захиалга өгч судалгааны ажил хийгдсэн байгаа. Энэний дүрд танилцуулна. Энэний мөрөөр бид хүүхд хамгааллын бодлоготойгоо уялдуулж байгаа сургууль цэцэрлэг бүр нэлээд одоо дорвитой ажил хийх хэрэгтэй шүү. Ярьдаг биш хэдүүлээ тийм ээ хийдэг байхын тулд энэ дээр тэгэл яахын тулд мөнгө зарцуулаад, яахын тулд хэдэн хүн цаг зарцуулаад ажлууд хийгээд байгаа байлээ те. Тэрийг ажил болгох тал дээр ард бүгдээр одоо асаалтаа таагшил хийж ажил хөтлөө гэж боддог. За сургууль цэцэрлэгүүдээр явхад самбар дээр нь хүүхд хамгааллын бодлого гэх ингээд хатцсан байж байгаа ингээд нэг урт ингээд ушаал сургуулийнх нь ингээд байж идэг. Тэгээд багшаас ч юм уу танаа хүүхд хамгааллын бодлого байгаа юу гэхээр байгаа хаа гэх. Хаана байгаа гэхэд мэддэггүй. Эсвэл тэнд байгаа гэх. Тэгээд очингууд тэрийг ингээд айл хэдэн он талцсан шаардсан тийм ингээд байж идэг. Тэгэхээр тэрийг аль болохоор нөгөө эцэг эхчүүдэд ойлгомжтой тийм пост хэлбэрээр тийм оновчтой хэлбэрээр ингэж тайлбар илүү сонирхол татах баг. Тэрнээс тэрийг очоод хүмүүс ингээд уншдаг юм байхгүй ш. Харин тэрийг уншиж, судлаад хаанаас нь ч асуусан мэдэж хэрэгжүүлэгчд нь багш нар байхгүй юу? Тэгээ ийм арга барилын өөрчлөлт, арга барилын энэ шинжилгээг бас хэдүүлээ энэ хичээлийн жилээс бас анхаарч хийх хэрэгтэй юм шиг байгаамаа. Энийг бас хэлье. За мөн бидний хийгээсээ нэг нэвтрүүлж хийсэн, ажил болгоч хийсэн гэж ярьж байгаа зүйлүүд цүнх арга хэмжээгээд өнгөрсөн жил хилцүүлэг хийсэн, аян зохион байгуулсан. Тэгээд амарсан. Одоо 9 сарын 1-нд энэ маань сургуулиуд дээр, хэрэг цэцэрлэгүүд дээр хэрхэн үргэлжилж байна вэ? Урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна уу? Хүүхдүүдийнхаа цүнхний жин хэмжээг амархан тараасан уу? Хэлж явуулсан уу? Одоо цүнхөө сонгоцсон байх. Тэгээл нэг том цүнхээрээ ингэнгүүл тэгэл иргэдийн дурд дуртуул одоо нөгөө боловсролын салбарлууд айраар нэг их ном өөрүүлчих юм аа тэгэл ингээд байв. Тэгэхээр энийг байна зохицуулалт хангалттай гарч байна. Чиглүүлэг хангалттай гарч байна. Хэрэгжүүлэх нь та багш нар удирдах ажилтнууд. Тэгээд нэг юм ирэнгүүт ингээд би нэг дамжуулдаг, захирал нэг дамжуулдаг, менежер нэг дамжуулдаг. Ингээд дамжуулгын өөр гүйцэтгсээр л тэгээд нэг жил дуусч шээ. Тэгэхээр энийг хэдүүлээ одоо үйл ажиллагааг ажил хэрэг болгох тал дээр анхаарья. За энэ сургуулийн өмнөх боловсролын хүрээнд энэ хүртээмжийг нэмэгдүүлэх засгийн газрын тогтоол гарсныг мэдж байгаа тийм 5 сарын 1-ний өдөр 183 дугаар тогтоол. За энэ дээр яг үхээр нөгөө саяны хэлдэг салбар бүлэг хүүхд харах төв хаагдсантай холбогдуулж одоо тойргийнхын сургууль цэцэрлэг хамруулах гэтэргээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг одоо ажлын байрыг алдагдуулахгүй байх, зуны цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг эдэмжих нэмжих гэдэг энэ байгаа. За энийг аваад бид юу хийсэн гэхээр түрүүчийн миний дурдсан салбар бүлгүүдийг ингээд анхнаас нь харж байгаа нийгмийн бодлогын эцэстайгаа ярилцж байгаа аймгийн төсөвтөө оруулаад ийм ажлуудыг өгтөж бид нар хийцэн байсан. Одоо энийг ингээд үргэлжлүүлээд тийм. Энэ дээр нэг анхааруулах юм бол би энэ улаанаар тэмдэглэсэн 9 сарын 1-ээс энэ тогтоол хэрэгжинэ гэж байгаа. Гэхдээ батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүл гэсэн юм тогтоол байгаа. Тэнгүүд бид яаж нэг төсвийн шууд захирагч нар зарим нь яг нэг шинэ тутам туршлагагүй байдаг байж магадгүй гэж би бас зарим нь боддгийг. Нэг юм өгөхөд төсөв нэгтгэх. Энэ салбар бүлгийн төсөв яах вэ? Одоо надад үд нарын эрхлэгчээс энэ цалин хэдэн сая төгрөг гэнэ ингээд бичиг ирцэл байж байгаа. Салбар бүлгийн батлагдсан төсвийн шууд захирагч төсвийн тухай хуулиараа та бид өөрөө хүлээсэн байна. Батлагдсан төсөвтөө багтаа. Энэтэй холбогдуулж 9 сарын 1-ээс засгийн газар тооцоол хийхгүй, аймаг тооцоол хийхгүй, хэрэгжүүлэх үүрэг өгчихсөн. Тийм учраас бид нар төрийн албаа хаагч үүргээр явна тийм. Энийгээ батлагдсан төсөвтөө багтаа. Хэрвээ яагаад ч багтахааргүй бол яналтаа шинжилгээгээ маш сайн гаргаад 1 сарын 1-ээс хэрэгжүүлье гэдэг ч юм уу саналаа гаргаж өгч дотоод зохион байгуулалтаа хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл ийм ийм бичиг ирлээ гингүүд өөдөөс мөнгө нэхэл ийм ингэ санал өгöd дааж давшгүй их мөнгө бичиг өгөөд ийм байгаа шүү. Тэгэхээр аль болохоор ирсэн юмнуудыг бид нар шийдвэрлэгээл гарц гаргалгаа хайгаал
эренбэлэл асуудлаар нь ингээл ажиллаж байгаа. Боломжоор гэхдээ ийм зүйлүүдийг анхан шатнаас эрэхтэй та хэд бас нэг мэдрэмжтэй юмд бас нэг мэдрэмжтэй тий бас нэг учир жанцантай бас хуулийн хүрээнд хуулиа судлаад хараад дараа нь тэр бичгээ явуулдаг, дараа нь сандаа ирдэг ийм байгаач гэж та бүхнээсээ гуйхсан юм. За сурах бичгийн талаар хэлээд цаг аваад явах уу 100% хангагдана. Түрээсээр засгийн газрын тогтоол гарсан, сайдын 302 дон тушаал гарсан, захин номын сан, захин номын үйлчлэгээ одоо юу сайтуудтай байршиж байгаа. За энэ болгоод бага ангийн сурах бичиг цахимаар ашиглах боломжтой. Эцэг эхчүүдтэй сайн мэдээлэлээ. Одоо юу интернет ашиглаад хүүхдийнхээ сурах бичиг юг хараад ингээд явах боломжтой. Тэр хэвтэл одоо нөгөө цахим журнал гэдэг багш нарын тэ бидний ад үзээд байдаг цахим журналыг боловсронгуй болгож хөтлөх ажлуудыг хийгдэж эхэлнэ, сайжруулж байна. За энэ дээр цахим журналыг багш нараараа сайн хөтлүүлээрэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнгийн мэдээллийг, оролцооны мэдээллийг тэр цахим юугаар олж харах боломжтой болж байгаа. Ийм одоо юу тохируулга юунууд хийгдэж байгаа байлээ шүү. Тэгэхээр ийм ажлууд хийгдэн. За тэгээд дунд ахлах ангийнхэн түрээсээр ашиглан 100% өчигдөрхөн мэдээгээр сайд 9 сарын 1 гэхэд бүх сурах бичгүүд хэвлэлтээс гадна гэж мэдэгдэжээ. Тэгээд татан авалтуудыг одоо эхнээсээ бид нар 60 орчим хувийг татж авч байна. Татан авалтуудыг юу яаж байгаа шууд хэвлэлийн газрууд нь 8 өдөр хөргүүлээд байгаа. Бид нар дээр шууд өдөр болгон шахуул бараг машинтай сурах бичгүүд ирээд байгаа. Одоо сундынхан маань ирсэн юм чинь ирсэн юунуудаас машин унаа бололцоотой бол аваад явхад эхнээсээ ирсэн сурах бичгээ авч явж болно. Нэг бүс бүгдийг авъя гэвэл бас болно. Тэгэхээр энэ сурах бичгүүдийг бид нар бүх сурах бичгүүдэд тарааж агаад юу татаж авч агаад бүгдийг тараад бүх хүүхэд сурах бичгтэй байна л гэж ингэж бид нарт яамнаас мэдээлэл өгсөн. Энэгээрээ ч нийлүүлэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ жил сурах бичгийн хориглол байхгүй гагцгүй шин зохицуултанд түрээсээ журам гэж сайн судлаарай. Түрээсээр ашиглах юм байлээ. Нийт сурах бичгийн 20-40%, энийн дүнгийн 20-40%-ийг түрээсээр ашиглуулах эсрэг гэхээс тэр мөнгө нь дараа жилийн сурах бичгийн засан сайжруулалт хэвлэлтээр эргэлт болоод ингээд явах юм байлээ. Тэгэхээр одоо нэг мөнгөтэй холбоотой асуудал гарч ирж байгаа учраас та бүхэн маань журмаа сайн судлаад эхнээсээ номын санчтаа юу менежертэй энэ юунуудаа маш сайн зохион байгуулалтаар гаргаарай. Тэгэл одоо энэний дараа бас нэг хэл өгүүлэл гараад те 22-33 руу манай хүүхдийн сурах бичиг ирээгүй, манай хүүхдэд өнгөө өгөх ёстой өгөөгүй байх гэдэг ингээд бай. Асуудлуудыг гаргаваа. Зорилт төлөвийн хүүхдүүдэд үн төлбөргүй өгчлэн гэж байгаа журам дээр те. За ийм юмуд байгаа шүү. За энэ журмууд нь ингээд ягараа. За хүнсний талаар, хоромжлын талаар, дүрм хүнсний талаар яриад яг та бүхэн маань мэдж байгаа. Түрүүнд манай ахлахын мэдээлэлээр тайлан дээр бас орсон байгаа. За бид одоо энэ хичээлийн жил одоо бүгд бэлэн болж байна те. Тэгэхээр та бүхэндээ бас хичээлийн шинэ жилдээ анхнаас нь одоо энэ хичээлийн жилийн бодлого зорилтойгоо уялдуулаад хууль эрх зүйгээ маш сайн судлаад ажлаа маш сайн төлөвлөөд ингээд их хэрэгтэй асуудлыг цогцоор хандаж ажиллая гэдэг. Тиймээс сургалтын орчин маань ямар байна вэ? Одоо 9 сарын 1 гэхэд манай одоо 1-р сургууль хүүхдээ хүлээж авахд гадна орчин бэлтэн үү? Эрсдэлтэй одоо нүгсүг байна уу? Сандал ширээнд будагтай байх вэ? Тэ хүн ирээ суучих. Гэх жишээтэй дотор орчин ямар байна вэ гэх. Энэ орчныхоо тал дээр маш сайн цэвэрлэгээ, тоос, шороо тий. За тэгээ багшийн нөөцийн хангалт ямар байна вэ? Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнүүдэд бүгд батлагдсан байх ёстой. Ингэхдээ хичээлийн судалгаанд суурилсан төлөвлөлтийг хийгээд хэдүүлээ өнгөрсөн жилээс хойш яриад манай зарим 12 дугаар сургууль, хаан уул цогцлбор сургууль тий 8 дугаар сургууль гээд энэ ажлууд руу ороод даш болбор сумын сургууль байна. Ороод энэ одоо туршилт хийгээд улсын хэмжээнд үнэлэгдээд яваад байгаа. Энийг одоо хэрэгжүүлнэ, сургалтаар мэдээллүүдийг бид нар бас хангалттай өгсөн гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр суурилсан төлөвлөлтөө хийж ингэж явна шүү. За тэгээд сургалтыг хэрэглэхдээ за цэцэрлэгүүдтэй нөгөө нэг ариун цэврийн хэрэгслүүдийг хичээлийн хэрэгслүүдийг сайдын тушаалаар авдаг тийм. Энэ дээр анхаараарай та хэд маань. Өнгөрсөн жилийн цэцэрлэг дээр алдаа гарсан шүү. Заавал тэр дэлгүүрээс аав гэж заачихсан. Тэр ээж хотоос авмаар байдаг, эсвэл захаас авчмаар байдаг. Тэр хүний өөрийнхөө сонголт шүү дээ. Тэгэхэд ингээд нэг юунаас ав. Магадгүй яг уу зүгээр санаа нь бол зөв юм шиг байгаа юм. Юу чанартай юмыг эдгээр ингээд чанаргүй юм авчраад байдаг. Тэгээ жигд юм авч байгаа юм. Хүүхдүүдээ эвгүй байдалд оруулахгүй. Уг нь бол санаа нь зөв. Гэхдээ бид нар хэн нэгэн би одоо тэр эрхлэгчтэй
өөрийнхөө юугаар иргэшэл ирэх мэдлэр яс зүгээр ажиллах ёсгүй шүү дээ. Иргэдийнхаа юугаар санал хүсэлтийг хүндэтгэж бид нар боломж дээр нь тулгуурлаж боловсролын үйлчлэл үзүүлэх ёстой шүү. Тэгэхээр энийг энэ дээр алдаа гаргасан байсан. Тэгэхээр энийг би бүр анхааруулъя гэж одоо зориултанд оруулсан. Энэ жил анхаараарай та энэ маань. Тэгэл бөөнөр навыг боломжтой ч хүмүүс байдаг юм байлээ. Мэдээж сургуулийн цэцэрлэгийн нөгөө зөвлөмөрөө зөвлөлөөрөө тийм ингээд шийдсэн байгаа шийдвэрүүд чинь хуулийнхаа дагуу байдаг бах. Тэгээ тэрнийхээ дагуу авахтаа харилцаан дээр алдаа гарваа. Энийг бас анхаараарай. За тэгээд өсөв хосох зардалтай сар сарын хуваарлууд чинь яг хуваараараа л батлагдсан хуваараараа л байж байгаа. Тэрэн дээр яг багтааж яам зарцуулалтаа гүйцэтгэх гаргах хэрэгтэй. Хоол хүнс цалин түлээн үүстэй сумдын сургуулиуд маань цэцэрлэгүүд маань түлээн үүсийн таталтаа хязгаар хийхэд төсвөн байна уу те энэ ус шавартай үед эрсдлээ тооцоорой 10 сарын 1-ээс эхлээд магадгүй хөвдөрөхээр халаалтын ажлаа эхлүүлэх болно. Тэгэхээр одоо цагийн тулчгаар эсвэл бороо шороотой үед машинууд нь суучгаал тэгэл нэмэлт зардал гарсан гэл ийм эрсдлүүд гарах вэ гэдгийг бас юм менежментээ зөв хийгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд эсэлт шинэ эсэлтүүд за эх жилийн төгсөлттэй холбоотой шин бэлтгэлийг яаж эхлүүлэх үү гэх энэ ажлуудаа бас хичээлийн шинжилгээсээ эхлээ сайхан төлөвлөлт явуулна үстэй. За бүлэг хуваарлалт нэг ангийн хүүхдийн ачааллыг багшийн ачааллыг хэтрүүлэхгүй байх ямар боломж байна вэ? Энэ бүх нөөцийг энэ бүх одоо боломжуудыг маш сайн судалж зөв зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Бид нар маш сайн зөв зохион байгуулалтыг хийж чадхад юм бол боломжууд байгаад байдаг. Хаанч байдаг байхгүй боломжгүй юм байхгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр манай одоо менежерүүд, захирлууд, эрхлэгч нар маш сайн анхаарч ажиллаарай. Анханасаа одоо хуваалтаа зөв хийгээд явах хэрэгтэй. Тэр ч багш сайн багш гинэ. Тэгээ одоо надад ч гэсэн хүмүүс ханддаг. Тэр багшаа ингэж хүүхдээ өгмөр юм. Би хэлдэг. Муу багш гэж байдаггүй шүү дээ. Багш болгон сайн. Таны хүүхдийн төлөө бүгд хичээж ярьж ажиллаж байгаа. Үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас нэг зарчмаар тий захирлуудыг бас гуйдаг л байна. Тэгэхээр нэг сайн багш гээл 40 гаруй хүүхэдтэй. Тэгээд нөгөө нэг багш нь шинэ багш гээл 25 хүүхэдтэй байж болохгүй. Тэгш хуваарлалтаар яг одоо хуваарлтыг маш сайн хийгээрэй гэж. За зорилго зорилтуудаа маш сайн судлаад тий сургуулийнхаа цэцэрлэгийнхаа зорилтуудыг та бүхэн манаас дэвшүүлээрэй. За хууль дүрм журмаа эцсийн хэлхийг маш сайн судлаарай. Шинэ дүрм журмуудаа хэрэгжүүлнэ. За тэгээ хөрөнгө оруулалтын эрийн продукт гарчихсан байгаа. Захим нөгөө дэлгэцээр сум бүрээр, сургууль бүрээр, цэцэрлэг бүрээр гаргацсан байгаа. Сүүлийн 3 жилээр нь гаргацсан байгаа хөрөнгө оруулалтын мэдээлэл та бүхэн маань тэндээс хараарай. Би ер нь энэ ажиллаж авах хугацаанд тий сүүлийн 3 жил манайд ямар хөрөнгө оруулалт хийж байна. Зарим нь нэлээд байгаа, зарим нь жишг байгаа, зарим нь бага байгаа. Үе шаттай тэрийг хараад судалгаан дээр суйлаад бид нар ингээд шийдвэрлээд явж байгаа. Тийм учраас энэ дээр та бүхэн маань биеийн нэгтэй барьцах юм уу, гомдох юм уу, эсвэл баярлах юм юу байхгүй. Яг л их зарчмаар ээлж дараатай тий болдгсон бол бүгдэнд л өгчмөр байдаг. Ээлж дараатай насжилтыг харуулж जैन тий одоо үнэхээр одоо онцлог байдлыг харуулж जैन ийм байдлаар хөрөнгө оруулалтууд хийгдэж шийдэгдээд ингээд явж байгаа. Түрүүнд ч бас аймгийн засаг дарга хэлж जैन тий хөрөнгө оруулалтууд сүүлийн жилүүдэд бол нэлээд нэмэгцээ. Энэ сүүлийн 2 жилийн байдлаар шилжих хөрөнгө, шинэ байдлаг, их засварын хөрөнгө оруулалтууд ингэж бас нэмэгдэж байгаа шүү. Манай салбарт. Тэгэхээр энэ хэмжээгээр бидний сургалтын орчин сайжирж जैन, багшийн ажиллах орчин сайжирж जैन. Энэ хэмжээгээр сургалтын чанар боловсролын үйлчлэгээ сайн байх хэрэгтэй. Ийм үүрэг биднэрт бас ихээр хариуцлага олгож байгаа. Эндээс одоо хөрөнгө оруулалт нэмэгдээд байна, гоё байна гэж нэг баясгүй байгаа. Энэ хэмжээгээр хариуцлага бас нэлээд олгож байгаа гэдэг дээр бас давхар бодож байгаа шүү. За тэгээд энэ юунууд байна. Орон нутгийн хөгжлийн сан орон нутгийн төсвөр хийгдсэн энэ ажлууд байгаа. Энэ жил 23 ажил байгаа. Шинэ барилга засвар 20 гэдэг энэ ажлууд байна. За Сэргэлэн сумын сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж тэгээд 8 дугаар сургуулийн баг сургуультай холбох энэ ажил эхлэхгүй байгаа. Бусад манай бүх ажлууд эхэлчихэд тодорхой одоо 70-аас 100% гүйцэтгэлтэй байгаа. Тэгэхээр энэ ажлуудыг одоо дуусгах хэрэгтэй. 70%-тай 99%-тай ажлууд одоо 9 сарын 1-ний өмнө 8 сарын 30 гэхэд бүрэн дууссан байх ёстой шүү. За ийм ажлууд байгаа. Энийг товчилжээ.
энэ мэдээллүүдийн коридорт байгаа хэзээ. За энэ дээр бид нар ингэж анхаарах хэрэгтэй шүү. Энэ хөрөнгө оруулалтыг ярьсан дээр одоо энэ гэрээ байгуулаад тендер зарлагдчихлаа. Тэгээд тендер зарлагдаад энэ чинь айгүй хэцүү байт юм байна. Би одоо энэ нэрээ төрд нэлээд олон жил ажиллаа. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын юм хүн дээр өстой туршлага хүн байна. Тэгээ яаж яах вэ гэхээр ингээд төсвөө авч дээ харин алтан гэрэл мэрэгчлээ энэ дээр маш одоо хянамга одоо өстой төшөг болж ажиллаж байгаа. Тэгээд төсвөө бид нар авдаг та нар ч гэсэн адилхан. Яг над шиг байгаа байхгүй юу? Төсвөө авдаг нэг юм шидэж өгчөөд болоо. Тэгээ би ийшээ дараа өгчөөд болоо. Тэгэл ингээд тэр чинь ингээд эренблээд хэдүүлээ өгчөж байгаа шүү дээ. Тэгээ батлагдана. За батлагдчихлаа гэж сэтгэл хандж байгаа байхгүй юу? Одоо миний хувьд. За өгч батлагдсан манайд хэдий юу гэх. Тэнгүү тэр чинь барилгын хөгжлийн төв дээр очиод одоо ирэх жил хэдүүлээ энийг бүр араас нь явах хэрэгтэй. Би зарим цэцэрлэгийн эрхлэх захирлуудад хэлээд л араас нь барилгын хөгжлийн төв нөгөө төсөвчин ч бариад явдаг. Тэгээ тэр төсөвчин ч манай хүн биш болохоор тэгээд ингээд амралтынхаа хугацаанд тэрийг амжуулдаг юм байна. Тэрнээс болоод энэ нөгөө айгүй оройтож байгаа байхгүй юу? Барилгын хөгжлийн төв дээр очиод магадлангаар ороогүй юмыг тендер зарлагддаггүй. Тэгээд магадлангаар орно гэж тэр чинь сар болж байна. Бүтэн сар. Тэгээд нэг сараа алдчихлаа. Магадлангаар ороод гард заа ашгүй хүлээж заа ашгүй одоо энэ цэцэрлэгийн маань юу гарчиж орон нутгийн өмчтөд төрийн өмчтөд бодлого зохицуулалтын газар дээр өргөгдчихлээ. Очингууд нь заа ашгүй одоо гарцсан зарлагдлаа гэдэг ингэждэг. Тэгэнгүүт юун дээр энэ жил алдсан гэхээр нөгөө хянагдсан барилга хөгжлийн төвөөр хянагдсан төсвүүд нь нэмэгдчихдэг юм байна. Энэ нь хоёр талтай. Нэг талаар нөгөө төсвийн хүмүүс чинь одоо их л мөнгө авч ивэл их төсөв оруулж ивэл өөрсөнд нь оногт хувь нь мэдээж их байна шүү дээ. Тэгэхээр нэмүүлгийг ихэнхний зоргоор нэмээд идэх юм байна. Оо за юу сайн ингэ нэмээд идэх юм байна. Тэгээд нэмэгдээд ирэнгүүт нөгөө талаар бид нар батлагдсан төсөвтөө төсвийн хязгаарт багтаана гэдээ хуульчилсан байна. Төсөв 1.3 тэрбумын цэцэрлэг гэдэг төсөв батлуулчаад их хурлын гишүүний гуйж засаг дарга ингээд бөө ажил болж иж батлуулчаад 2.1 тэрбум нэмэгдсэн байж байгаа юм нөгөөх маань. Тэгээ нөгөө яасан гэхээр тэн дээр ингээд магадлангаар орсон заа ашгүй аваачаад өгч. За манайхыг зарлаад өгөө. Зарласан чинь харсан чи 2.1 тэрбумаар зарлсан байна гэж. Тэгээд тэр зөрүүг нь яах юм бид нар мөнгө 19 онд батлагдаагүй. Тэрийг хэн шийдэх юм? Засгийн газар шийдэхгүй, тодтгол хийхгүй, 20 онд орох юм уу, орохгүй юм уу, төсөв хэлэлцээгүй. Ингээ асуудал болоод нөгөө тендер чинь хүчингүй болж байгаа байхгүй. Тэгээд дахиад нөгөө төсвөө хянуул багасгаад 1.3 болох гэж дахиад нэг бараг 20 томж байгаа. Тэгээ энэс болоод бидний нөгөө өөрсдийн туршлагагүй тэгээд нэг хайх гэх юм уу те яхав нямбаа биш хөөцөлгөөгүйгээсээ болоод ингээ цаг алдаад байна. Тэгээд өстө уухгүй ингээд уцаа уулаад яриад тэгээд байгаа мөртлөө тэрийг ингээд анзаарахгүй ингэсэн юм нэг алдаа туршлага байна. Энэ надад ийм нэг алдаа гарсан. Тэгэхээр хэдүүлээ ирэх одоо ингээд намраас 10 сараас нөгөө юунуудаа төсвүүдээ бэлдээд урьдчилсан байдлаар авцсан байгаа. Манай яам дээр өгсөн төсвүүд манай аймгийн харин бүгд төсөвтэй зураг төсөвтэй юмуд өгөгдсөн байгаа. Тэрийг хідэн орохыг бас мэдэхгүй шүү дээ. Эренблээд л өгчихсөн. Тэгээд тэрийг одоо хянуулахдаа барилга хөгжлийн төвд очихдаа яг тэр орж байгаа